За би болохоор өөрөөрөө 3 төрөөд эхний хүүхд дээр л миний гиз маш том язарсан. За тэгээд яагаад энд ирсэн бэ гэхээр яагаад гол нь яг SM эмнэлэг дээр ирсэн бэ гэхээр хөл хөтөн бага ажилтдаг юм. Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За би SM эмнэлэг дээр мөн ажиллахаа ирсэн байна. За юуны талаар ярих гэж байгаа гэхээр Тами та хаалганд ороод гараад ирсэн байна. Ерөнхийдөө сар болж энэ хаалганы сэтгэл маш өндөр байна. Мэдээж асуудал болоодсан зхий байхгүй болсон учраас маш гоё байгаа. Хаалганы өмнө сэтгэл ямар байсан бэ гэхээр маш их догтлолтой, айдас бол гайгүйсэн. Тэгээд би болохоор нөгөө хаас унтуулахад орсон. Хаалганы үйл явцыг ерөөхдөө хараад мэдрээд явж исэн. За тэгээд одоо би маань нэлээд дээрдээд сайжраад тун айтайхан болцсон байгаа. Одоо өшөө 5-6 сар болоод бүрэн эдгэрээд ирэхээр эмч маань хэлсэн маш бүр гоё болно гэж хэлсэн. Цаанаа. За манай үйлчлүүлэгчдийн одоо хамгийн их мэддэг болсон гоо сайхан болон нөхөн сэргийлэх нис заслын нэг бол яалтчгүй Тами так буюу абдоминопластийн нис засал байдаг. За тэгэхээр бид одоо зөвлөгөө болон одоо мэдээлэл авах хэрэгцээ үйлчлүүлэгчээ үзээд тархалтын зэрэг болон тухайн үйлчлүүлэгчдийн хэвлийн өмнөд ханы арсны сулралт болон булчингийн сулрал, хэвлийн язралт, хэвлийн одоо нөгөө эвэрхий байна уу зэргээс үндслэг үндсэн одоо 4 төрөлд ерөөхдөө бол ангилж үздэг. За 1-2 дугаар зэргийнхаа үед зөвхөн мини таталт буюу жижиг цэцэлттэй зөвхөн хэвлийн одоо сулралсан арсыг татах нис засал хийгддэг бол 2 дугаар зэргийн одоо нөгөө унжилт сулралттай үед липосакцтай буюу өвгөн эдийг сургуулахтаа давхар хийж болно. 3-4 дугаар зэргийн үед нь хүүс зөөх нис засал болон липосакцтай гих мэтчлэн одоо ажил хаалганыхаа тактикийг тухайн хүний хэвлийн арсны унжилт сулралт зэрэгтэй холбож ерөөхдөө бол хаалганыхаа тактикийг бол гаргадаг байна. За тэгээд олон төрлийн ээж нартай хандаж хэлэхэд одоо хавар болж ийн 27 цаг ирж байгаа учраас зунаас өмнө манайхан ирээд SM эмнэлэг дээр манай эмчнэрт маань үзүүлээд асуудал болоод байгаа харин унжаад байгаа гизээ ингээд янзлуулах боломж байгаа шүү. Өөртөө хайртай байгаад өөрийнхөө төлөө тийм залуу насны гоо үзэл ингээд буцааж авах боломж ингээд байгаа учраас өөртөө ихтэй алхаарэ. Өөртөө хайртай л байх нь маш чухал шүү. Олон төрлийн ээж нар маань гол нь тийм ээ. Ээж нартай хандаж хэлэхэд SM эмнэлгийг зориод асуудлуудаа шийдвэрлээрэй. Өөртөө ихтэй алхаарэ.